зохиолч Стенүн Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 7 дугаар хэсэг. Генетхэн гадаа хонид майлалдах чимээнээр Балжмаа хар хурдаараа гүйж гарвал тэргэл юуч болоогүй аятай хүрээд ирхэн тэрэ. Муу юм бодон уйлжих шахан гунид суусан Балжмаа төвчж чадалгүй нулимсаа асгаруулan бурхан минь чи зүгээр үү? Хаанаас гараад ирвэ? Гэсээр тэврэн бүх биеийг нь тэмтчин барилж үзв. Тэргэлж ансах чигтэн довлон нулимстай инэв хийлэн бараг л үхээд ослоо гэснээ хөөхөн хүүгээ үнсэн эргэлүүллээ. Болсон явдлыг юу ч нуулгүй бүгдийг ярьсны дараа Балжмаа бурхан ивэг гэж тэргэл минь хүүгээ аваад явж үз. Энэ муухай газар цаашид байгаад хэрэггүй. Би ч гэсэн явнаа. Цаад шалаг давчин чинь айлын их нэртэй самбагнаж байгаад нөхөрд нь алуулах шахсан сурагтай. Гэтэл дэмчиг чамайг юм чиний тоолгүй хүү рүүгөө хумгүй явж одлоо. Балжмаа хчээ. Би явах нь явнаа. Гэхдээ арай болоогүй. Харин давчин дэмчиг хоёрт юу гэж хэлэх вэ? Балжмаа бодол хийлэн сууж байснаа угсхийн гүйж гараад төдөдөлгүй хуучирч муудсан том нэхий дах оруулж ирээд чулуун хашаа нэнийг байсан гэрээ хонин дунд дахаа нөмрөөд хөвтөд байсан л гэж хэл. Нөгөө залуугийнхаа тухай нэг ч үг бүгд урс. Одоо орондоор би муу байна гэд хөвтөд угаарай. Аймаг руу яв. Залуутайгаа уулз гэж нэг амсгаагаар дуржигнуулав. Бэндэртэйгээ уулзах хүсэл давтал нь доглож оргисон тэргэл нэрээ тгий. Гэр орныхонтойгоо ч хэд хоног тухтай яри. Та энэ дугаар руу залгаад миний санааг бэндэрт хэлчихрээ. Би хэвтлээ. Гэд орлогоо ороход Балжмаа хүнчлөөр давхарлан хучиж духанд нь альчуур норгон тавиад ёолоод л хэвтээд бай. Анарт бүү санаа зав. Их чин сайн асарч харж бай гэлээ. Түүнийг хэлж дуусгүй үгүй юу гадаа хүмүүс дуугаралдан эрэлт явсан малчид бөөнөрөө орж ирээд тэрглийг харан бөөн баяр хөөр болцгов. Самбуугийн дочход буян хүүхний аав ирж гисэн охиноороо хоол хийлгэн их л ууртаа сууж байв. Мен дус мэдлцсний дараа дэмчиг хулгаж "Хунцэг ахаа, нэгэнт ийм юм болчихлоо. Одоо яалтав дээ. Өөгийн маань би тун базаахгүй. Сая аймгаас эмч нар ирээд аваад явчихлаа." Хунцэг их өндөр янхгар хөгшөн гаансаа өгсрэн тамхи нэрэн утаа байгуул сууснаа. Самбуу маань цагдаад баригдчихжээ дээ. Энэ мөрийтэй тоглоом ийм л хар хортой. Хэн дэнж буруу хөвдөө гэснээ охин лууга муухай харан энэ секс гэрэл хамаг хэргийг өдөөж дээ гэж уурсав. Дэмчиг ганц шилэн мултлан өвгөнтэй уух зураа манай бэр бас шуурган төөрөөд балрах шахлаа. Бэйн таар байгаа сурагтай. Ёр нэнгээ дээ. Таньж мэдхгүй хүмүүс биш дээ. Бид гомдлоо татчихъя. Та хэд харин эмчилгээний л. Хунцэг үгэн инээд алдан өндөлзөж дэмчиг минь ёстой их гэлаалаа. Чи танил ихтэй хүн хүрэг нийгмийн суллаад өгвөл гэл аахан тэр. Би дэмчилгээнд гар татахгүй гэд хундахтай аргаа их л ёсорхон сэржим өргөн амтрхан хүртлээ. Гэламаа ололцож дөнгөсөн пунцэг өвгөн гэрлүүгөө мордож аль түрүүнээс хойш буян хүүхний махлах сайхан биеинд нүдүнгод суусан дэмчиг үлдчихв. Гэламгүй салж байгаадаа баярлсан буян ахаад нэг шил арх задлаж дэмчигт бариад ах минь энэ хэл амнаас л аятайхан салгаж үз. Бүр толгой хэрэгхэн гэд инээхэд энгэр төрөх том хөхөн сугсалзан тэсэж ядсан дэмчиг өсхийг бариад авлаа. Хүүе та чинь яаж байна? Болилтоо гэж буян сандран хашгирсан ч лагс зузаан дэмчиг түүнийг даран унаад аах нь ганцхан яачи. Самбууг би цагдаатай яриад суулалчихна гэж айхлан өмдийг нь шувдлах гэж зүтгэв. Аав хүү хоёрт арайчтэй гэж бодох буян бүсгүй байв. Загварын тэмцээн төрүүлсэн алмайг үзэгч олон нэчгэнсэн алаг ташилтаар урамшуулан
танхим дөрөгтөл шүгэлдэн орилолтно. Алдар хулгаж баглаа цэцгээ барьсаар тайзан дээр гарвал Альма дурамчхан авснаа ахтай хальтхан үсүүлчгээд та яах гэж ирэвэ? Энүүгээр битгий үзэгдгэсэн дээ. Ганц төрсөн дүүдээр ирэхгүй бол өөр хааж хулээ дээ. Альма ахын дөө орой хоолнд орох уу гэхэд би завгүй дараа улээ. Та одоо явдаа гэд огтхонч нүүр өгсөнгүй. Тэр жил тэмлэмэнтэй цуг ирээд тэргэлэгчд туслаач хэмээн уйлж байсан бяцхан охин ахта үнэхээр дургүй болчихжээ. Үнэндээ Альмагийн ганц шүтэн нь тэргэл байсан гэхэд болно. Тэргэлийн алхаа гიშгээ гаднах дөрөх аашт сан даган дуурайж үлгэр жишээ авдаг байжээ. Гэвч ах нь үнэхээр муухай юм хийсэн. Хэлмэн хүртэл Альмааг нэг нүдэрээ ч үздэггүй. Эгч шигэ гойлог өндөр нуруутай, огтын шиг том алаг нүдтэй өөрөөс нь бараг 4 дүү тэлмэнд анхны харцаар дурлсан. Альма одоо хүртэл сэтгэлдээ нандингнэж яваа. Даанч тэлмэн түүнд өчүүхэн төдий нүр үл өгнө. Охин шүн болгон зүүдэндээ өдөр болгон бодолдоо тээсээр өдий хүрчээ. Тэлмэн л биш бол өөр хинч хэрэггүй хэмээн өөртөө тангаргалчихсан яваа. Альмаг 1-р курсэд орсон өдрөөс л залуус хушууран эргэлдэж эхэллээ. Хизээч билээ дээ. Тэргэл түүнд Альма миний дүү ийм гоё биетэй юм чин загвараар яваарэ. Эгчийнх нь мөрөөдөл байсан ч даанч боломж олдоогүй гэж амжилан загсан. Ингээд Альма загварын дугууланд явдаг болж залуусын харааг булааж харийн саналд дарагдаж гүцэв. Тэлмэн хүүд өгтлээ дурлцсан Альма тэднийг тоосонгүй. Энд тэнд өдөж хоргоон татаж чангаах нь хэрээс хэтэрч нэг удаа бүр биеийн тамирын зааланд баячуудын хүүхдүүд болох дээд курсын 4-5 оюутан ах нар өдөж хороогоод үнэхээр зовоожээ. Арх бив сэнгэнүүлэх өнөөх залуус гуйхаас мөн бүксийг нь бацлан элдэв гаж үгс хэрэглэн Альмаг элдэвлэж зогсдол алдар шууган ороод иржээ. Агта шартаа өнөө залуус алдарт хэд сайн гөвүүлж аваад омхомгүй зүгтөж одоход ахта анхудаа баярлсан Альма та яаж мэдэв? Баярлалаа. Эхээсөөр юу ч хэлээгүй аж. Том боссын шадар туслах алдрын нүдчих сургуульд байсан л байж таарав. Ямар ч тач өнөөх баячуудын хүүхдүүд алдар руу хүч нэмэн ирж дайрсан боловч дийлээгүй. Хожим тэд алдрыг судалж үзээд Альмад хуруугаач хүргэх ирэхгүй гэдгийг мэдрэн холуур ирэхэх болжээ. Ингээд л Альма элдэв өвдөлт хоргоолтоос ангиж ирж эрх дураараа явдаг болж зүрх сэтгэлдээ зөвхөн тэлмэнгэл бодсоор өдий хүрсэн ажээ. Дүүгээсээ өөдтэй юм сонсоогүй алдар урмуутайхан гэлтрсээр сүмбэтэй болцсон газраа уулзав. Чухал юм хэлнгээд байсан юу юм бол доо гэж бодсоор бар руу ороход сүмбэ аль эртээ ирчихсэн сууж байв. Хувцас сунраа солиод арай л танагтай болчихсон харагдана. Алдар шил арих хоол унд захиалаад за юу хэлэх гэсэн юм яар гэжээ. Сүмбэ 2 мухар гараараа хундахтай архийг тун сурмаг авчин бариад дусалж үлдээхгүй балгаснаа. Бэтхий яар. Чи сонсоо дими ирээгүйдээ итгэх болно. Алив хийчих гэж яаруулан дахин нэг тогтоож тавгтай хоолноос хэдцэн өмхөж баргал зажлахгүй шахам залгичаад нэг болцолтой. Гэхдээ миний хэлэх мэдээлэл чамаас хүсэх зүйл 2 асар их үнцний ялгаатай. Тохирох уу? Алдар уурсан ширээ шааж надад болцол тулгадаг чи хэн бэ? Чам дарлуулж явсан цаг өнгөрсөн шүү гэж хашгирахад сүмбэ залжинууд гарган инээснэ. За тайвшраа. Эхлээд би мэдээлэлээ хэлье. Чи дараа нь унжихгүй гэж итгэж бай. Гэд дахин нэг хундаг татчихад ярьж эхэллээ. Чиний ажиллаж байгаа далаа бол том муу хүн. Чи ухаантай залуу гадарсан л байлгүй. Далаагийн авга заяа хүү асар баян хүү. Нууцсан гэвэл тэд хятад цустай. Цаанаасаа дэмжлэг авдаг ч байж мэднэ. Тэд зацралыг зориуд сонгож бэрээ болгосон. Учир нь
Алтан ургийн гэж хэлж болох үз том ноёны удам гэж сонссон. Алдар сонирхож эхлэх бололтой толгоогоо үлээлэг гэлжийлгэн архи аяглан анхааралтай ажин суусаар байв. Сүмбэ архинаас хоолноос өмглөх зураа. Бас нэг нууц гэвэл Далайгийн аав нэг охинтой байх учиртай. Эхнэр нь охиноо аваад зугтчихсан. Заяа хүү олон жил ирээд олоогүй л байгаа. Харин далаад охин дүүгээ олох сонирхол огт хонж байхгүй. Хэрв олж гимэн алж хажиж мэдэх хүн. Яагаад гэж үү? Яагаад гэвэл байна штэ. Сүмбэ ахаад л архинаас уух гэхэд алдар хориглон янзглаад байлгүй хурдан хэлэлдэ. Согтлоо штэ. Архиа дүр байж бай гэд хундгийг нь авч хов. За нэг мөр хэлж хий. Хэлж санаа амрамаар байна. Яагаад гэвэл тэр охин асарыг хөрөнгө өвлөж авна. Өөрөөр хэлбэл далайгийн хүртгээс хуваалцсан гэсэн үг. Тэр охиныг би олсон. Энд Улаанбаатарт байгаа. Юу? Хэн юм бэ? Би бас хүн чанартай хүн шүү. Далаад хэлээгүй. Харин чамд хэлье. Тэр бол халиуна. Иргэсийн найз охин. Алдар дуу олон шогширч нүдээ бүлтээлгэн Сүмбэг замдаж аваад чи энэ бүхнийг яаж хаанаас олж мэдэв? Хаанаас гэлээ. 7 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 8 дугаар хэсэг. Бүтэн нэг хоног цасан шуурганд төөрөөд амьд мэнд төдийгүй ганцч малын гарцгүй ирсэн тэргэлийг туслах малчид шагшин магтаж чадах бүхнээрээ асарч тойглоно. 8 настай балчраас 80 настай буурал хүртэл бүгд л эрвих тэрвихээрээ хайсныг дуулаад тэргэлж уйран догдлож баярлан талархах мөртөө өвдсөн дүр үзүүлэн яолох хөвцээр байв. Үнэн дээр бинтэртэй учирч Эремийн гайхам цэнгэлж жаргасны уулмар байгаа болохоор яолон жүжиглэхэд тунчиг амархан байлаа. Тэрэглийн ухаан санаанд бинтэртэй уулзахаас өөр юу ч байсангүй. Энэ хооронд Балжмаа утасны шүлжээ эрен ойрхон толгод дээр гарч бинтэртэй ярьж тэрэглийг очих усныг дуулгаж амжлаа. Дэмчгийн хот айлын орчим утасны сүлжээ байсгийгээд л тасарч хагаад тэрэглийн хонд хариулсан газарт сүлжээ төдийгүй интернет чөлөөтэй орж чаддаг аж. Малчтын хамгийн ахмад нь болох Гиндангуй энд хэвтэд нэмэргүй. Яаж игээд л эмлэг бараад уулъя гэхэд Балжмаа аймаг оруулсны дээр баха. Дэмчхээс сургаалга яах вэ гэд асуусан маягтай харахад бүгд дэмжин Гиндангийн хүү бэр хоёр нь машинаараа хүргэж өгөхөөр болон бэлдэж эхэллээ. Догдолж яарсан тэргэл хүүгээ тэрж үнсээд Балжмаа эгчийнхаа үгэнд сайн орж угаарай. Ээж нь удахгүй ирнэ гэсээр явж одов. Тэднийг яваад нэлийн удасны дараа буян бүсгүй Миралиг сайхан биеийг хантал эдэлж үгтэл ядарсан дэмчиг халамцуухан давхиж ирээд болсон явдлыг сонсмогц. Яах гэж явуулсан? Хэн зөвшөөрсөн юм? Хэмээн Балжмааг цохиж аван дөвчгөнөхөд Гиндангуй. Чи яачсан арилсан дотортой хүн бэ? Мууч сайнж бэрчин юм бага үсттэй. Самбуугийн даригтж хэвтгэхээр эртхэн ирэхгүй яасан юм? Гэж загнах учирлах хоёрын хооронд хэлж дэмчигч ам үдүүлсэн юм шиг л таг болов. Загварын тэмцээнд төрүүлсэн альмааг найзууд нь тэмдэглэе нэг газар оръё гэж шалсан боловч түүнд тэгж явах хүсэл үнэндээ байсангүй. Энэ баярт мөчөө нэг л хүнтэй хуваалцахыг хүснэ. Тэр бол мэдээж Тэлмэн. Сургууль дээрээ байгаа болов уу гэж бодон очвол ангитай алга байлаа. Ашгүй инхлэн таарж тэд цайны газар орон ярилцлаа. Инхлэн яг л ихчийнхээ дуураймал аятай өндөр цагаан охин болжээ. Альмааг ахт нь сайн гэдгийг мэдэх болохоор инхлэн болж өгвөл үерчгээсэй гэж хүсэн дотроо ил талд дэмждэг. Игчин сая тэмцээнд ороод төрүүлээд энэ хардаа гэд өргөмжлөө үзүүлснээ. Чи ч гэсэн загвараар яваач. Тэргэлэгчийн мөрөөдөл шүү дээ. Гэхэд өөдөр хотлаа ах уу? Ах дургуйцэн.
Хичээлээс өөр юм хийлэгдэггүй штэ гэж хэлж суудал удсан дуурч хэсэг ярьснаа. Ах дуулангаа тараад явж байна гинэ. Хүрээдэр гिचглээ. Алимаа сандран "Өө яах гэсэн бэ? Надад дургүй штэ" гэж хэлвч суусаар байлаа. Ах маань тун завгүй. Хичээл секс дугуйлан гэдэлгүйгээд байгаа. Алдар ах шиг сайн боксч болно гэж боддог бололтой. Ахаас яагаад надтай ойртдог банд нар байхгүй штэ гэд гинэн цайлганаар нэмсгэлэхэд алимаач даган инээгээд чи бид хоёр яг адилхан юм а. Алдар ахаас юм идэг юм уу яадаг ч юм. Надаас залуучууд зугтаадаг. Тэр нь ч надад амар байдгийн гэд суудал тэлмэн ороод ирлээ. Алимаагийн хацар ягаар нь час суулааж доошо тонгоо гараа хатгалан сандрав. Ахын дүү юм идсэн үү? Одоо сургууль дээр ажилдаа юм уу? Гэснээ алимаа ганцаар бололтой ёс төдий дохин мэндэлчгээд сандал татан суулаа. Энхлэн ухсгийн босоод та хоёр ярилцаад сууж байгаарай. Би ангидаа юм мартчихаж гэд шурдхийн гарч одов. Хэсэг зур чимээ аниргүй суусны эцэст алимаа ам нээж чи яагаад намайг гингэтлээ үзэн яддаг юм бэ? Алдар ах бид хоёр тэс өөр хүмүүс штэ. Би ч алдар ахад гомдож тэргэл их чиг өрөвдөж явдаг гэснээ уйлчих шахан хоолон зангирав. Тэлмэн хүмхийгөө зун шүдэ хавирснаа. Би алдар ах шиг арчаагүй хуваа хийжсэн хүмүүс дургүй. Их чих өшөө заавал авна гэд гараа зангидахад алимаа "Тэгээч өшөөг аваач. Надаас бас ав" гэж шуугтан шивнэснээ нулимстай нүдээр тэлмэн цоригдол ширтээд "Надаас бас ав за. Би бэлэн." Зүрхэн шар хийх шиг болсон тэлмэн өөрийн ирэхгүй уйран яхаа мэдэхгүй тэнгэлд зогсдол энхлэн орж ирээд "Ахаа, гуруула кино үзэх үү?" хэмээн эрхлэнгүй хоолоогоор цангин нуулав. Аймгийн төв рүү ормогц хэлж тохирсон ёсоор Бэндрэгийн игч булган гэх нүдэн дулаахан бүсгүй жижиг машинтай инээмсэглэн тослоо. Янз бүрийн хил амнаас болгоомжлсондоо ингэж тохирсон болохоор гиндангуй хүү бэр хоёрт "Миний танил игч байгаамаа. Би ингээд явчихъя. Та хоёр минь ажиллаа боддоо" гэд тэндээс салав. Хэдийгээр маш их хичиж байсан ч Бэндэртэй уулзахын тулд юу ч хийсэн бэлэн байсан тэргэл "Игчээ, Бэндэр хаана байгаа вэ?" "Би юу?" гэж бовтноход тэргэлийн тухай сайтар сонсож мэдсэн булган "Гэртээ байгаа. Одоохон очлоо" гэд хурдаа нэмжээ. Шууд гэрт нь очих болсондоо ихэд имэж байсан боловч Бэндрийн гэрт ороод л бүх айдас нь арилж нэг л гоё тайвширч орхив. Үнэхээр уужуу сэтгэлтэй угаалаг хүмүүс байсан болохоор тэргэлийн сэтгэлд маш их нийцжээ. Хэвдэрт байсан Бэндрийн аав үндэж усаад суучихсан ихэд баяртай инээд алдан "Охин минь, эдөө алив хувцаа нэмгэл. Булгаа, чи охиныг нэг сайн чагнаад үзээтгэж. Тэрийг хүйтэн дуушг нь сав суусан байх үед алив Бэндрээ цаанаасаа нэрмэл аваадаг. Шар тостой халааж өгье" гэж үнэн сэтгэлээсээ санаа тавин догдлож байлаа. Ямар сайхан хүмүүс вэ хэмээн эрэхгүй догдлон уйлчих шахан суух тэргэл "Чамдаа үнэнч байж энэ насаа дуустал хайрын дээдэр харилнаа" хэмээн амандаа бовтнон чин зүрхнээсээ тангаргалж суулаа. Нэлээд орой болсон хойно Бэндэр цагаа харснаа. "Аваа, тэргэл бид хоёр байрлал явлаа. Өглөө эрт ирье дээ" гэхэд өвгөнч дуртаяа толгой дохиж харагдав. Бэндэр тэргэл хоёр аймгийн төв рүү орж орон сууцны дэргэд зогсоод орцоор орон шатаар өгсөж эхэлмэгцэл бэйн лүүгээ тэмүүлэн ухаан жолоогүй үнсэлцэж гарлаа. Хэдхэн цагийн дотор нэгээ туйлын их санжээ. Үнэнч хайр эзний олвол цаг хугацааны урт богино ялгаагүй гэдэг тунчиг үнэн бололтой юм. Хоромхон зур нүцгэрч орхисон хос залуус өргөн бойдон дээр эрхлэлтэн хөрвөөлдөж, гоо сайхан биеэрээ шүргэлцэн үрэлцэж, дург хүслийн цалманд ороогдон гиншиж, удсан ч үгүй арга бэлгээ золгуулан, өрөө цорайтал дуу хадаан цэнгэж эхэллээ.
Машины давчуу бүхээгт жаргаж асан хоёр маань хоёр чүлээтэй тоглог орчинд дээш доош харан зүйл бүрээр янзгалсны эцэст халгиж цалгин шингэлээ. Сонссон зүйлдээ итгэж чадан гайхшрах алдар толгоогоо барин бодлогширсоор байлаа. Цүмбэгийн хэлсэн бүхэнд үнэмших албагүйч үнний ортой гэдгийг тэр мэднэ. Эрхэс бид хоёр далаагийн тоглоом мөнгө олох хэрэгсэл байжтэй. Тэр нь ч юу юм? Та нар шиг залуусыг зориуд өрөнд оруулчихад дараа нь эгч дүү найз охтоор зугаацдаг нэг тийм сонин гаж зуршилтай хүн шүү дээ. Тийм байжээ. Бидний тоглолтыг камераар хардаг байсан гэж үнэн үү? Үнэ. Надад нотлогоо байгаа. Бүх хүзрийг чинь алган дээр тавьсан юм шиг харна. Хүзрөө хольж солино. Зөндөө л өрвэй. Чамд бичлэг байгаа юу? Надад өгч. Болцолтойгоо үздэй. Юу юм? Сонсъё. Далаа залуусыг хүнд байдалд оруулаад эгч дүү нарыг нь төдийгүй найз охтыг нь эзэмддэг байсан. Дараа нь би хэмээн сүмбэг дүлгэнэхэд өөдгөө новшнууд юм а. Юу ч гэхэвдээ. Тэгэж яваад л халуунаг мэдсэн. Баруун далан дээрээ хос мингтэй. Далайд ч тийм минг байдаг. Чи юу хүснэ хэлэлтэй. Тэр охтын нэгэнтэй би амьдарч байгаа. Бид хоёр ч хүүхэдтэй. Ийм гартаа би яаж тэжээхв дээ. Бидэнд ор хорон 50 амьдрах боломж олгооч. Энийг л гоё. Чи заяа хуугаад юм уу? Далайд хэлвэл өшөө ихийг олно штэ. Халуунаг яасныг минь мэдчихсэн. Намайг алчхан шүү дээ. Алдар өмнөх архиа нэг амсгаагаар хөнтөрчхөөд гараа зангидаг хүрлээж бараан сууж байснаа. Бичлэг хаана вэ? Болцлоо биелүүлээд ав. Чамд тун хэрэгтэй. За явъя. Манад очив. Зөмбөө дуулгартай наргагүй алдрыг даган гарлаа. 8 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 9 дугаар хэсэг. Эхнэрийн аймагт ирснийг мэдсэн довчин тэр дороо эмнэлгүүдээр явж хайсан боловч олсонгүй. Гиндунгой хүүбэр хоёр нэг танихгүй эмэгтэй тосож аваад л явчихсан. Найз нь гинлээ. Гэхээс өөр юм хэлсэнгүй. Хэд хэдэн тариа хэлгэж архин гарч ирүүлсэн довчны өнөөхөл хорж болдоггүй дур хүсэл нь бадарч тэргэлийн тэгш сайхан биеийг өгүүлэн харанхуй шүн болтол хайжээ. Би аавыг аппл аав гэж хэлдэг мөн ч тэнэ хүнээ. Одоо л гэртээ тогтож хүн шиг бай. Тоглоомноос залхлаа. Гэрлэлтэд батлуулж сайхан амьдрий. Гэж бодон явсан ч тэргэлийг олж чадаагүйдээ бухимдан танил нөхөд рүүгээ залгаж бааранд архитаж гарав. Бэлбэнчин ихтэй мөнгөлөг баян довчингийн аймгийн төвийн хэдэн найзууд нь онгироон дөгөөж магтан бэлдуучлан эдэж ууж гарсан нь тодорхой. Эхнэр чинь хайччихсан болоо. Утас руу залгаач. Мэдэхгүй. Би энэ муу байгаа бах. Утас авахгүй гэж довчинг урвайхад та хоёр гэрэлтэд батлуулаач. Хүүгээ өөр дээрээ овглож авал та. Тэр цагт эхнэрүүд атханд ороод ирнэ шүү дээ. Аавал болоогүй гээд байгаа. За чамааг олдгол юм бол довчин хүн хэн гэдгийг харуулна да. Гэж шүдэ тажигнтал хавирахад миний утсаар яриад үз. Авч үний магад гэж нэг найз нь хэллээ. Тэргэл хэд удуусны эцэст утсаа авлаа. Байна уу? Хэн бэ? Гэх эрх ялтам хоолойг таньсан довчингийн хамаг би халуун шатан бэ байна. Миний хань хаана байгаа юм? Хэмээн аль болох илтгэр хариулахад тэргэлийн цаана эрэгтэй хүн дуугарч хэн бэ хараа? Гэрээс ч нү? Гэмэгц утас тасарч орхив. Дахин залгаад ч холбогдсонгүй. Багтарч өөхөх шахан архийг ус мэт залглах довчин өө хөөхи янхандж явдаг байна штэ. Хин юм бол сундой пэл гэж бодон таг гулэрч орхиход найзууд нь яв юу болов хэмээн шуугилццгаав. Кинотеатрын дэргэд ирээд тасалбараа аван яг орох гэтэл инхлэн таг марцсан байна штэ. Би тавтлагатай гэж уулга алдснаа.
Ер нь та хоёр үзчих. Би явлаа. Гээд хөөийг их завдлаггүй гэж бодов. Дөрөвхөн цайны газарт өшөг авалтаа надаас бас ав хэмээн нулимс гэлтгнуулан хэлсэн Алимагийн үгийг бодож авсан Тэлмэн яахаа мэдэхгүй гайхшран зогсдол. За. Тэгвэл кино үзэх болох уу да? Би ч явъя да гэж доройхон дуугараад эмхлэн цааш эргэв. Тэлмэн нэг л мэдхэд огны гараас атгчихсан. Хамт үзье. Орё л доо гэж нэмсэглэн хэллээ. Тэлмэн гарыг тавихгүй атгасаар кино театр руу ороход бүх биеэр нь юр бусын нууцлаг гүйтэл урсах мэт санагдсан Алимаа өөрийн ирэхгүй нулимсан тусал мэлэмрүүллээ. Атгсан гараа Тэлмэн огтгонч тавьсангүй. Сандал дээр зэрэгцэн суугаад кино үзэж эхэлсэн ч атгасаар л байлаа. Алимаа бүр догдолж гсэн зүрх нь амар гарах дөхөн пил зогхлно. Алдарт гомдон зөрүүдлээд явсан болохоос Тэлмэн жалгаагүй Алимаад хайртай. Бүдэн 3 жил дотроо нууж хадгалж ирсэн хайр нь зүрх сэтгэлийн мухраас сад тавин гарч ирээд юунд ч үл гандах мөнхийн цэцэг болон дэлгэрчээ. Тэлмэн гараа сунган Алимагийн мөрөн дээгүүр давуулан өөрлөгөө татан тэрвэрж багаар ойрцоор. Би ч гэсэн чамд маш хайртай гэж шивнэв. Алимагийн мөр жижигнэн уйлаад жаах шиг. Тэлмэн өхний харцнаас элбэн ихц өөдөөс нь хараад би тэгвлаа. Одоо би муухай зан гарахгүй. Үргэлж хамгаалж хайрлж явна. Амлаа гээд улам дөхөхөд Алимаа хушуугаа цорвайлгоод нүдээ тасанав. Тэлмэн жигчгэн дөгсөөр жимээсэн уруулнаас нь зөөлн шимхэд Алимаач өөдөөс нь ухсгийн ингэрт нь эргэлэн наалджээ. Шүршүрт тас дэврэлтэн зогсох бэндэр тэргэл хоёр эц цуцгаа үл мэдэн үнсэлцэн озолцоор амьсгаатан шуугтан сар. Ийм амархан хайр гэж байдаг юм уу хэмээн хэн бүхэн уулгаалдмаар тийм л гүн гүнзгий нэгэндээ энэгшин дасжээ. Ёстой л хувь заяаны зам нь энд огтлолцох тийм л төрхт байж. Тэргэлийн торгон зөөлөн арьсан дээр усан туслууд бонжигнож гэл хархан үсэн нуруу ууцыг нь бүрхэн Алиман хоёр өгзг нь яламгүй оцоос нь үнэхээр дур булаам харагдана. Давхраатай том харнуудаа хагас анин жаргалын дэдийг идэлж буй бололтой сэтгэл дүүрэн мишэн булчин шүрмсэн зангирсан өдхөн хар хөмсөв. Цайвар цэвэрхэн царайтай биндрээгээ өхөөртөн элбэж уй намуухан дуусгав. Сумбыгийн хэлсэн бүгд үнэн байж цагтаа цалгиж явсан тэр эхнэр гих жоохон туранхай бүсгүй бага насны 2 хүүхэдтэй зүг тунчиг ядруу амьдарч байлаа. Тог цахилгаан ч үгүй, хашаа хороо ч үгүй, бараг л навтас болсон гэрт өсөж даарсан амьтад зудруухан сууцгаана. Тэднийг хараад алдар юу ч бодож сатаарсангүй шуудал аль хүүхдүүдэд ховцол эрэгтэй юмнууд аваарай гэчгээд уцаа гарган хин нэгэнтэй ярин баахан тушаал болгов. Сүмбэ ихэд баярлаж байгаа бололтой тогдгонон гүйж чадах ятгаараа эхнэртэй туслан юм хум элбэлцэн. Төдөдөлгүй цомхон ачаатай Сүмбэгийн гэр бүлийг машиндаа суулгасан алдар гудамжаар шүлдэн давхисаар төв замтаа нийлэн цаашилж баян зүрхийн давжоогоор гарan налаах руу орлоо. Явсаар нэгэн байрны гадаа ирэхэд 2-3 залуу тосон уулзаад тэднийг дотгош оруулсан нь алдрын итгэлтэй туслахуд юмсанж. Уучных боловч догчил сайтай баргал бүрэн тавилгатай шахуу байранд орсны дараа алдар за Сүмбэ минь энээс илүү туслаж чадахгүй нэ. Аа тийм. Эхнэрт чинь боломжийн ажил олж өгч чадна шүү. Үсвэл залгаарай. Гээд хэдвч удлан банкны карт өгсөн үү? Код нь 54 5 сая төгрөг байгаа. Хангалттай үсттэй. Тэгэхэд Сүмбэ аль хэдийн нулимсаа асгаруулж орхисон хүн мэхэлцэн бүхэлцэн. Хангалттай. Маш их баярлалаа. Чамайг л туслана гэж итгэсэн. Баярлалаа. Хэмээн тонголцоор байлаа.
Сүмбэгийн эхнэр гих гогдгор туранхаа бүсгүйж уйлжсан ачиг танд бид мартахгүй гэж хэлэх зураа алдрыг нүд салгалгүй бишрэн харж байв. Сүмбэ мухаргаараа нулимсаа арчаад алдраа төв суугааж шинэ байранд орсон юм байна. Ганцын мулталч уу гэхэд алдар татгалцсангүй. 3 хундагны дараа би нөгөө бичлэгээ найдвартай газар хадгалсан байгаа. Чи надад дугаараа өгч. Маргааш ярьж байгаад өгье гэв. Алдар инэв хийснээ. Гол нь бичлэг биш л дээ. Чи өгөх, эс өгөхөө сайн бодож шийд. Харин нам жим сайхан амьдраарай. Энэ миний нэр хуудас. Ярниз хичгээд гарч одов. 9 дугаар хэсэг төгсөв.